I've been thinking about all the words you say, how they mess me up in a perfect way. I'm not talking much, trying to listen more, not to fight it off, but I've been hurt before. Dada, Aria, Ben, bayılıyor. 이게 브리스벤 시드니로 ажиллаар явсан. Тэгээд бид хоёулах нь 4 хоног тандемээ. Одоо чи хэд хоног нөлөө? 2 хоног өнгөрсөн. Тэгэхээр 2 өдөр. 2 өдөр дахиад Second or a few, but things are looking up. хүүхэдтэй болсон сайш шүү дээ. Өнөө өглөө хамгийн тайван, хамгийн одоо үр бүтээлтэй өглөө. Өнөөс ш хэдэж ийм байдаг байхгүй. Би 10 цаг орондоо байсны эцэст бараг 8 цагийн нойр авч байгаа байхгүй шүн сэрэл янз бүр болоод өчтөр аваад онцон тоолдоо өглөө амар асуудалгүй хүн шиг босч ирж байгаа юм. Өмнөөс ш би тэгэл ихэнхдээ дамын дутуу нойртой тэгэл өглөө ийгээ арыг авч босоод тэгэл өөрчлөж унтдаг байхгүй юу? Merry Christmas. Гурилтгэе болсноос хойш хамаагүй эрүүл хооллдог болсон. Гадар гарч баг хоол идэх боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгтээ тэр ер нь бол хийх юм л глютентэй. Одоо гадар явж байгаа нэг янз бүрийн илүү дутуу донат ч юм уу, кейк, мейк, круассан тэр авч идэхээ болсон. Яжина. Finally waking up inside a void where I can hear the noise of someone similar to you. I'm still a little tired, but I can try to muster up a kind of style that in a way would calm the room. But you can't point me out when I am down and feeling like a pawn inside a game where I don't know the rules. Oh, we're making love and carving out a different road to take away, but I would never make you choose. Sorry, би ганцаараа тансаглалаа. Хүмүүс нөгөө нэг юу гэдэг штеп. Хөлөө захаар тордог гэдэг штеп. Би бол тораагүй. Би бол яг ингээд хөлөөд буцаж яаж өсч чинь яг тэр хэмжээгээр ийдсэн. Би нэрээ нэг жахан рантигээд гомдлоо. Гадаадд хүүхэд өсгөх байл ер нь хэцүү байдаг юм шиг санагдчихээн. Би ч хүүхэд өсгөж үзээгөө одоо л өсгөж байгаа болохоор. Яг ингээд нөгөө нэг одоо ингээд ийг нөхөр өөр нэг тийш явчихангууд яг ингээд ганцаархнаа ингээд хүүхэдтэйгээ зурлалтаж байгаа шүү дээ. За тэр нь ч яах вэ гэхэд ингээд хаяа айгүй ганцаард нь би бол нэг хэсэг амар бүр ингээд ганцаардаа байгаа юм санагдаад тэгээ Сиднейд манай хамаатнууд идэх байхгүй юу тийшээ очиод 2-3 хоноод хүмүүстэй уулзч муулзаад байсан чи бүр амар гоё сэргсэн ш. Тэрний дараа би бүр амар цоглог болсон. Яг тэрнийхээ ирч хүчээр л одоо явж байна. Тэгээд одоо ингээд хүүхд мөхтэй тэрүүлээд ч юм уу түр ингээ харуулад за ядаж ингээ гэрт орж ирээд ингээд нэг хальт нэг аваад тэрээд суучих хүн байхгүй.
Тэгэл ингээл бүх юун дээр нөгөө нэг өөрөө аваад идэх. Тэгэл хаяа нэг ингээл энэ тэнд нөгөө нэг монголчуудын цоглоо дээр очил юм. Ямар хүрхийн тань өгдөж байгаас тэрч болох уу гэл хүмүүс тэгэхээр тэгээ амар гойсон нэгддэг шүү дээ. Хүмүүс нэг хүүхдээ нэг 5-10 минут тэрүүлж эхлээд тэгээ өөртөө ингээд их соол ингээ 2 бие хийцээрээ тухтаа харж манахлаар ёо. Хүүхэд өсгөхөд тосгоноороо оролцох хэрэгтэй гэдэг шүү. Тэгсэн чинь манай тосгон 2 хүнтэй юм да. Тэгээ юм. Энэ зүгээр тэгэл гадаадд хүүхдээ өсгөж байгаа хүн болгоны асуудал. Тийм болохоор ер нь Монгол руу буцаж идчихөө. За, ээж надад авлаа. Тэгээ энд мэдээж хүүхэд өсгөх орчин бол ярих юм байхгүй шүү дээ. Төгжрөл багтай, утаагүй, дулаахан, тийм ээ. Хаал хүнс сайтай, хүнс жимс бол айгүй гоё. Мах, сүү цагаадаг ч гэсэн айгүй сайн. Гэтэ нөгөө талдаа одоо юу гэдэг ингээл ах トゥ хамаатан саднаасаа хол байхлаар бас жаахан гонхтой найз нөхд ингээд хамаг одоо нийгмийн харилцаанд яг ингээд ордог ингээд хамгийн ойр дотны чухал хүмүүс маань хол ахлаа. Тэгэнгүүт яг иймэрхүү влог хийх юм бас нэг учир шалтгаан нь тэнд байгаа хүмүүс ингээд бид гурыг хараад манай гурав маань сайн байгаа юм байна да. Манай Ария ийм том болж байгаа юм байна да гэж бас харуулах зэрлэгтэй байхгүй юу? Тэгт бодож хийж юм димээ. Тэгээ энд бас нэг хөөрхөн юмнууд одоо болтын. Жишээлх юм бол Prime Time гэдэг тухайн одоо орон нутаг дүүргийнх нь номын сан дээр 7 нотныг удаа тийм хөрхөн ивент шиг нь болдог байхгүй юу? Тэгэл очиод 30 минут ингээд хөрхөн дуу муу дуулж өгөөл, ном уншиж өгөөл, ингээл жоохон гарууд ингээл юуш мэдгүй тэрийг хараад ингээл баясаал нэгэл гахаал. Тэр мөр айгу хөөрхөн уг нь л хийхэд айгу амархан байгаа байхгүй юу? Монголд ч гэсэн надад тиймэрхүү юм хийвэл айгу зүгээр санагдсан. Тэгэл одоо ийм хүүжичгэн бибинүүд чи өөр нэг сүртэй activity байхгүй шүү дээ. Гэтэ мэдээж ингээл гадуур мадуур авч гараа салхилах, энэ тэнд явж байгаа одоо хүүхдээ хөхүүлэх, өрөө мөрөө, жив солих газар мазрал айгу сайтай. Энэ тэндгүү бүр тэдэр нь бүр үнэхээр гоё, бүр аав ээж хүүхдүүд зориулсан хэсэг нь том мол залах нь бол бүр зүртэй. Данч манай Монгол тийм байхгүй. Гэтэ уг нь л тэднийг хийхэд өөрчлөхөд тийм хэцүү асуудал уг нь бол биш байхгүй юу? Амар том мол дотор яг нэг жижигхэн хэсгийг те аав ээж хүүхдүүд зориулаад хөрхөн тогтжуулаад өгчих юм бол амар. Тэгээд одоо юу гэдэг тэрэгтэй явахад заавал бүр ингээл амар тийм сүртэй тустай сам шаардлагагүй шүү дээ. Зүгээр л тэр замынхаа хідэн брошюр юунуудыг нь харж агаад бүгдийн сэтлээ сайхан тэгштэй тий албан газрууд тэрэгтэй тэрэгцэртэй хүмүүс орж ирэл яах вүлээ гэдгээ бодоод тэр зам шатматай янзлж байхгүй. Гэтэ мэдээж нөгөө хийж байгаа гэд хүн унж хөхмээр юм хийхгүй шүү дээ тий. Тэгэл одоо тиймэрхүү асуудлаас олж Монголд амьдрахгүй байна гэдэг бол нэг талтай амар утгагүй, нөгөө талтай бол тэрийг бол хийхэд амархан бүгдээрээ ингээд хаана бодолцуул гоё байна. Тийм ээ. За тэр хүүхдийн өвчлөл утаа тэр бол мэдгүй. Тэр л зүгээр дээ. болно хоёулаа. She stares into endless space in a silent state, and I think about 이길생, 아울생, 예. 이거 다 하여가 이렇게 흘리진 팀이.
Шинэ авсан паллаж юм өст. Аагаа ирж байгаа гэдэг юм өст. Чи яах ийшээ сучлаа. Би гоё бичлэг хийж байгаа чи. Ой. Би хөргий бинти ой. Идэв дижуулаачихтай ой дичгүүлтэй үгүй. Йоо, чигдэр та тэр артист ямар гоё эс. Чи наваг гэж хэдөө дөрчихсөн бэ чи. Чи хөөхөд таач. Өөрөөс гадна би юм яриадсан уу? Ааха, аманда. Гэтөө хайч. Яа, би өөртөө арай буцаж унтаж өгдөг. Унтуулгаж авч яхад чи. Ой. Хөргөө маасти. Ой, димо ямар хөргий юм бэ?